proactive ICT service provider, Nogos Service. Төлөвлөгөө байна. Өнөөдөр та бүхэнд нэг вебинар буюу өнөөдрийн сэдв маань болохоор Microsoft-ийн Productivity App-уудын талаар вебинарыг орох болно. За яагаад энэ сэдвийг сонгож авсан бэ гэхээр маа зүгээс бол вебинар болгон дээрээ сургалт болгон дээрээ та бүхэнд бас мэдээлэл өгдөө. Орсон програм маань зөвхөн нөгөө Word, Excel, PowerPoint хязгаарлагддаггүй. Бидний ашиглаж байгаа нэгэн төлбөрөд ашиглаж байгаа лиценз маань бол маш олон боломжуудыг өөрсдөө хавуулдаг. За тэгээд эдгээр нэмэлт аппликейшнуудыг өөрсдөө ашиглаад бид нар өөрсдийнхөө ажлыг илүү хөнгөвчлөх, за тийм ачааллыг багасгах, за бусад одоо ажлууд руу үнцэн ажиллагаа илүү фокуслох боломжийг эдгээр аппликейшнууд маань бол бэлэн болгож байгаа гэсэн үг. За өглөө нэмэнд. За би та бүхэнд одоо дэлгэцэн шеэрлэе. Вебинар маань мөн адилхан бүхэн мэдж байгаа тийм presentation болон demo гэсэн хоёр хэсгүүдээс бүрдэж байгаа гэсэн үг. За эхний хэсэг маань бол presentation хэсэгт эхэлж байгаа. За асууж тодруулах зүйл ч юм уу, за эсвэл миний яриа баг зэрэг асуулт асууж байгаа юм. Микрофоныг надад хэлээд өгөөрэй. Микрофон аваад өгөөрэй. Эсвэл манай organizer маань надаас туслаад хаагаад өгөөрэй. За өнөөдрийн сургалтын маань аженда маань бол дараах байдлаар орхолноо. Эхний хэлцээд Microsoft-ийн одоо 365 экосистемийг та бүхэнд товчоор танилцуулах болно. За тэгээд эдгээр одоо систем буюу экосистем даргалан шилжиж байгаа аппликейшнуудын талаар товч танилцуулгууд. За тэгээд хамгийн сүүлд нь демогоор та бүхэнд хэрхэн ажиллаад өөрсдийнхөө ажлыг хөнгөвчлөх боломжтой вэ гэсэн хэсгүүдээс орох болно. За эдгээр аппликейшнуудаас бол одоохондоо дуурахгүй. Тэгэхээр дараагийн хэсгүүдээс бүхэнд суугаад явах болно гэсэн. За та бүхэн нэг надад чөлөөтэй нэг асуултанд хариулаад өгөх хүсье. За өдөр тутамдаа ер нь голцоо ямар аппликейшнуудыг ашиглаж байгаа вэ? За вебинарт маань бол манай байнгын лиценз судалгаа авдаг тий 365 ашигладаг хэрэглэгч маань байнга төвтэй орж идэг. Тийм учраас яг энэ асуултуудыг би та бүхнээс асуух хүсэж байна. Өдөр тутамдаа яг ямар аппликейшнуудыг бол төлөвлөгөө ашигладаг вэ Microsoft-ийн? За VK-нэгээ заасгүй бол та бүхэн чөлөөтэй коммент хэсэгтээ бас надад бичээд өгч болно. Коммент хэсгээр бичсэн байгууллага байхгүй байна тийм. Эсвэл бол микрофоныг ч надад хэлж болно. Бүгдээрээ л микро хатсан сонсож байгаа юм шиг байна. За тэгвэл ер нь бол олцсон хэрэглэгчд маань бол нөгөө Word, Excel, PowerPoint за мэдээж офтлог байгаа тийм. За тэгээд OneDrive, SharePoint гэх эдгээр аппликейшнуудыг бол яг өдөр тутамдаа олцсон юм л ашигладаг. За гэхдээ систем дээр маань бол бидний лицензд маань дагалдаад маш олон боломжууд ирж байгаа гэсэн үг. За эдгээрс би ингээд та бүхэнд яагаад 365 онцлоод нахаас бүтэн жилийн турш вебинар ороод байгаа тийм зах зээл дээр ажил зүйтэй за эсвэл тусдаа орлоод ажиллаж платформд бол зөндөө байна гэж бодож байгаа магадгүй. За тэгээ яагаад 365 вэ гэхлээрээ бүх people маань нэг цогц байдаг гэсэн. За хуучин бол хэрэглэгч нарт буюу end user-т бол маш хэцүү байдаг байсан. Бүхий л аппликейшнууд нь тусдаа лицензтэй, тусдаа аккаунттай тий. За тэг хүн болгон тийшээ өөрсдөө гэсэн нэвтрэх нийл пассвортаар нэвтэрч ордог. За тэг тухайн ажлаас гарлаа гэхэд тэр програмуудыг лицензүүдийг хүлээж авахд маш хүндрэлтэй тий. Зарим нэг хэрэглэгч маань өөрсдийнхөө email дээр ч юм уу Gmail дээр Yahoo дээр лицензийг төгсүүлсэн байдаг. За тэгээд ажлаас гарлаа нөгөө лиценз юм хурааж авах гэдэг боломжгүй. За эсвэл бол нөгөө аппликейшн батмын тусдаа өөрөөсөө гэсэн интерфейстэй за тэгээ орж болтгоо ч юм уу тийм эсвэл зөвхөн нэг компьютер дээр суудаг төрөл бүрийн асуудлууд бол хэрэглэгч нар дээр тулгардаг. За тэгээ энийхэн эсрэг шийдлэн буюу бол Microsoft-ийн 365 гэсэн багц үйлчлэг байгаа гэсэн үг. За 365 маань бол нөгөө бүхий л төрлийн аппликейшнуудыг өөртөө авалж байгаа даваа талтай. За яагаад 365 ашигласнаа бид нар даваа талаад гарахгүй гэхээр эдгээр бол вебинар дээр бас тавханд орж ирсэн. Усан газраас маань real time collaboration буюу шууд зэрэг ажиллах боломжтой. За автоматик апдейт буюу хамгийн сүүлийн апдейтуудыг мөн адил авч идэг. За датауд маань бүгдээр Microsoft-ийн болон та бүхний яг өөрсдийн хувийн аккаунтууд дээр байрч хадгалагддаг. Тэгээд эдгээр даваа талуудыг бол 365 лиценз маань өөртөө агуулдаг гэсэн үг. За хамгийн ихний ярих нэмэлт productivity application маань л Planner гэдэг application аа. Planner маань бол яг нэрнээс ойлгомжтой байх тийм. Өөрөсөө ажлыг план хийх төлөвлөх зорилготой. За хуучин бол нөгөө хүмүүс өөрсдөө нэг чеклист гаргачихдаг тийм. Эсвэл notepad дээр тэмдэглээд авчихдаг. Эсвэл багийн хурдлууд. За эсвэл нэмэлт board системүүд авдаг.
За том хэмжээний байгууллагууд ч юм уу те шаардлагатай байгууллагууд бол 3 дахь системүүдийг олж өгдөг. Гэхдээ зүгээр энгийн өдөр тутмын ажлуудыг явуулахад бол планер маань бол хангалттай бүрэн боломжуудыг бол өөртөө агуулчихсан байдаг. За планер маань яг ямар үүрэгтэй вэ гэхээр өөрсдөө тухайн ажил байж болно. За project гэж бол те төсөл. Эсвэл нэг task багийн нэгдсэн нэг зорилго жилийн төлөвлөгөө байж бол те. Үйл ажлын өөрсдөө энэ зэгцтэй нэг планд оруулаад тэн дээрээ tracking хийгээд лейблжүүлээд за хариуцж авсан ажлуудаа өөрөөсөө гүйцэтгэх боломжуудыг олгодог гэсэн. Жишээ нь манай байгууллагын хувьд бол яг Jira гэх тип системийг ашигладаг. За нэг плануудыг те мөн босод типтүүдийг бол яг менеж хийгээ явуулдаг. Заачлаараа нэг хаагаад өгөөрэй. Бол дорчлсон хүмүүс маань. За тийм бол хэрвээ та бүхэнд яг нэмэлт систем те ямар нэгэн байдлаар бодлож авахгүйгээр одоо байгаа ус боломжийн хувьд асуудлыг хэрхэн шийдэх вэ гэвэл планерын хэмжээнд бол шийдэх боломжтой. За планер маань бол Microsoft-ийн бизнес стандарт гэдэг хэлтэнцээс бол дээш бол дагалдаж ирдэг. За хэрвээ та бизнес зөв basic хэлтэнцтэй бол магадгүй бусад стандарт хэлтэнцтэй хүмүүсийн үүсгэн плануудыг л тавьчих боломжтой. За планер маань гэхдээ дээшээ нэмээд project гэдэг тусдаа хэлтэнц нэмэлтээр орж ирдэг. За project хэлтэнцийг авбал нэмэлтээр илүү том болон илүү олон загварууд буюу одоо тийм темплейтүүдийг харах боломжтой байдаг гэсэн үг. За Microsoft-ийн планер дээр өөрсдөө хэрхэн өөрийнхөө планыг үр дүнтэй цэцтэй байх вэ гэвэл ерөөсөө ихээр 5-9-ээс бүрддэг гэсэн. За эхнийх нь бол мэдээж task creation буюу task-а бид үүсгэх шаардлагатай. За task-а үүсгэснийхаа дараа бид нар тухайн task-д хариуцж авах хүнийг өгсөн. Мэдээж task-уудыг мэдээж те ажилтнаа буюу хувь хариуцж авах шаардлагатай гэсэн. Тэгээд тухайн task-уудыг бид нар байнга мониторыг авчиж болно. Байнга монитор гэдэг нь байнга нэг хараад суугаад байх гэсэн үг биш. Автоматар шууд task-ууд маань прогрессүүдээс солиох шууд mail notification те за Teams-ээр эсвэл Outlook-ээр notification-ууд ирээд шууд real time collaboration ажиллах боломжтой. За мөн тухайн task-уудаа бид нар өөрсдийнхөө календар дээр оруулах болно. Гэхдээ бид нар өөрсдийнхөө ажлыг төлөвлөх тэгээд митингүүдийг хийх юм те гэдгээр дээр маань илүү хялбар болчихж байгаа гэсэн үг. За бид нар өөрсдийнхөө одоо project гэж ярьж байгаа шүү дээ. Планер болгоцсон project-уудыг үүсгэдэг. За project-уудыг үүсгэхэд яг best practice буюу яг бодит байдал дээр ямар үр дүнгууд гарах вэ гэхээр за нэгт бол бид нарт үр дүнтэй буюу тэ одоо goal гэж ярьж байгаа одоо зорилттой хүрэх нь бол илүү наривчлсан төлөвлөгөөнүүд гарах. Хоёрт нь бол big down task буюу таскуудыг илүү жижигхэн хуваах боломжтой. За магадгүй компани болгоод яадаг те жилийн төлөвлөгөө гэж гардаг те он дуусаа за оны ихээр эрхчлийн одоо дараа жилийн төсөв төлөвлөгөө гэж гардаг. За тэгтээ бол хайцангуй томоор гаргачихсан. За тэгвэл бид нар планер дээр илүү наривчлалтай жижиг гарах боломжтой. Сар магадгүй 7 хоног болгоноор те тэгэхээр жижиг таскуудыг хийснээр ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг планер дээр илүү наривчлалтай гаргах боломжтой. За зөрүүлээ бид нар планер дээр мэдээж өөрсдөө ажлуудыг төлөвлөлөө хийгээд те магадгүй таскууд маань дуусаад дон олоод хаагддаг. Тэгвэл зөрүүлээд бид нар планераас наривчлалтай датауудыг тодорхой хэмжээнд гаргаж авах боломжтой. Excel-дээр гаргаж авч болно те. За эсвэл графикын байдлаар гаргаж авч болно. За энийгээ бид нар өөрсдөө жилийн хэсгээр тайлан тавуулаад илүү жилийн хэсэг хаахд илүү боломжтой болох юм байдлаар ингэж шалгагддаг гэсэн. За мөн мэдээж хамгийн гол нь датаууд маань бидний аккаунт дээр болон банк менежерээр үйлчилдэг гэсэн. За хуучин бол нөгөө компьютер дээр бичиж аван цаасаар бичиж аван те төрөлхтний асуудлууд гардаг. За эдгээр асуудлуудаас сэргийлээд аккаунт бүх датаууд маань таны аккаунт дээр эсвэл та бүхний дунд банк үйлчлэгийг хүссэн газраас авах боломжийг планер маань бүрдүүлж байна. Дараагийн application маань болохоор To-do гэдэг application гэдэг. За планер маань ингээд хайцангуй том те багийн хэмжээ ч юм уу хэлцсэн хэмжээд ингээд бид нар ажлуудаа менеж хийгээд тэгээд нэгэндээ таскуудаа хуваарлж өгөөд явах төлөв боломжийг олгодог. To-do нь ерөөсөө ховгод гэсэн. Хүн өөртөө зориулсан. Хуучин бол ноутпад дээр бичдэг. За эсвэл шаар те налдаг стик цаалтан дээр стик нотыг бичдэг ч юм уу. Ийм байсан бол одоо бид нар өөрсдөө аккаунт дээр буюу To-do дээр оруулаад өгч байна. За To-do дээр оруулж өгснөөр ерөөсөө өдөр тутмынхаа таскуудыг илүү менеж хийх боломжтой болно. Би таскууд дээр өдөр оруулж өгч болно. За тий цаг оруулж өгч болно. Давтагддаг ажлууд байвал банк өөрөө давтагддаг. Одоо энэ дээр маань нэг асуудал гардаг болохоор замдаа хүмүүс таскуудаа буюу хийх ажлуудаа мартчихад байдаг. За тэгээд хэрэглэгч маань бол To-do ингээд банк ашиглаад тэр маань өдөр тутмынхаа одоо ингээд зуршил болчихсон тий. За зөвлөгөө бүр ингээд To-do-гийн шаардлагагүй нөгөө таскуудаа банк өөрөө сандаг болчихсон. Нүгээр бол To-do манаас даваа талтай болж байгаа гэсэн. За To-do планер дээр бол харьцангуй том биш тий. Таска үүсгэн за тэгээд хүн оноож өгөн за тэгээд цаашаа төлөвлөн тий менеж хийн гэдэг харьцангуй том байсан бол To-do-г бодвол харьцангуй жижиг юм гэсэн.
Эсвэл өөртөө бид нэр таскуудаа үүсгээд тэгээд таскууд дээр reminder үүсгэж явуулчих гэсэн үг. Ингэснээр бол бидний бол ажилт бол өндөрлөх буюу цаг аваад байхгүй бусдын байдлаар өөртөө ажлуудыг төлөвлөж явуулна гэсэн үг. За төдөө маань цаашлаад бидний Outlook буюу одоо өдөр тутмын ажилд хамгийн их ашигладаг аппликейшнуудын нэг мэйлийн үйлчлэгтэй холбогдох боломжтой. За би өөрийнхөө төдөө буюу оруулж байгаа тийм чеклистүүдээ би өөрийнхөө мэйл дээр оруулаад өгч байна. Ингэснээр би илүү ажлуудаа илүү инх зэгцтэй тийм ажлуудаа таскуудаа алдахгүй байх боломжийг олгодог. За энэ хэсгийг маань би бас мэдээж та бүхэнд демо хэсэг байдлаар харуулж болно. Тийм учраас яг энэ хэсгийг бол та бүхэнд уншаад авах шаардлагагүй гэсэн үг. Энэ хэсэг маань муу адилхан тийм таска хэрхэн төдөө дээр одоо Outlook дээр оруулаад хэрхэн англих талаар хэсгүүд байна. За flag оруулж болно тийм important task буюу одоо яаралтай ажил. Энд дээр бид нар flag-уудыг буюу одоо өнгөөр тугаар тодруулаад өгч болдог. Ингэсээр бид нар таскуудаа ялгаж харах. За цаашлаад дараа нь хайж харахад бол хүндрэл илүү хялбар болчихдог. Flag оруулаад өгчгөө магадгүй зүгээр Outlook дээр би ороод өөрийнхөө flag-тай төдөө листүүд тавьчихдаг. Flag-гүй болохоор дараа нь магадгүй таскуудаа хайж болох юм тийм яаралтай асуудал гарлаа гэхэд таскууд хайж болоход хүндрэл үүсчихдэг. За тэгээд due date буюу өдрүүдийн мэдээж одоо оноож өгч болно, категорижуулж болно тийм. За тэгээд daily tasks suggest-уудыг мөн хийх боломжтой. Дараагийн аппликейшн маань болохоор Microsoft-ийн Whiteboard гэдэг аппликейшн байдаг. За Whiteboard-ыг өмнө ашиглаж ирсэн хүн байгаалаа. Мөн адилхан чатаар ч юм уу эсвэл одоо микро нээж хэлээд өгч болно. За тэгвэл би та бүхэнд Whiteboard-ийг тогтмол танилцуулсан өгч. За Whiteboard нь болохоор Microsoft-ийн лиценз мөн адилхан дагаалтаж ирдэг. За ерөөсөө л нэг хэсгээд цагаан самбар гэсэн монголоор орчуулж ингээр орчуулж хост самбар юм тийм орчуулж болно. Энэ маань бол ерөөсөө бид нар өөрсдийнхөө телефон дотор бодож байгаа тийм brainstorm-уудыг эсвэл төрөлхтөний санаануудыг ерөөсөө самбар дээр буурлах боломжтой. За багаараач байж болно. Эсвэл хүснээр ганцаараа орж ирэх гэсэн энэ whiteboard-ыг бүр ашиглах боломжтой байдаг гэсэн. За whiteboard-ын даваа тал маань юу вэ? Адилхан лиценз дагаалтаж ирж байгаа. За мөн нэмэлтээр хурлын анги танхим самбартай смарт самбарууд дээр бас ашиглах боломжтой. Microsoft-ийн зүгээс бол тэр бол хязгаарлагддаг. За мөн touch дэмждэг. За тэгэхээр нөөц хурлын touchтай самбар дээр тийм бид нар өөрсдийнхөө гараар заасгүй бол үзгээр тийм тусгай зорилт үзгээр whiteboard-ыг ерөөсөө зураад хүссэн байдлаар ашиглах болно гэсэн. За whiteboard ерөөсөө хийж болох зүйлсүүдийг энэ товчхон ингээд бичсэн байна тийм. За free and draft tools гэдэг чинь ерөөсөө хүссэн байдлаар гараараа л зурх боломж өгдөг. За нэмээд энэ дээр өөрөө notepad-уудыг агуулдаг, мөн template-уудыг агуулдаг. Template-ууд бол яг Microsoft-ийн олддог аппликейшнуудаас бол хамгийн их темплейтүүдийг агуулсан аппликейшнүүд whiteboard явуулдаг. Та бүхэн бас demo-ч дээр тавуулах гэж та бүхэн TS-ээс бол илүү дэлгэрэнгүй ойлголтыг авч болно гэсэн. За мөн тухайн whiteboard буюу тийм яг ямар байдлаар ашиглаж байгаа самаараа холбоотой зургуудыг, документуудыг тэн дээр оруулах боломжтой байдаг гэсэн. За тэгээд user interface тийм хамгийн албаар user interface-ийг олгохоор даваа талтай болж байна. За collaborating, brainstorm and visual thinking гэдэг чинь тийм. За энэ маань бол тэгээд ямар хөө шат байгаа. Бид нар ингээд whiteboard-ыг ашиглах вэ гэвэл за нэгт бол team contribution гэдэг орчиж тийм. Олон user зэрэг орж байгаа. Whiteboard-ыг бол COVID үеэр бол хэрэглээ нь бол маш хүн болон тийм remote-ээр ажилтан болон гэрээс remote-ээр ажилладаг. За Teams-ээр уулзалтаа хийдэг. Шаардлагатай зүйлүүд бүгдээрээ whiteboard руу орж байгаа зэрэг тал талаас ярилцаа тийм. Плануудыг гаргаж зураад явуулдаг ашигладаг байсан гэсэн. За мөн санаудыг илүү одоо brainstorm-ыг дэмждэг гэсэн. Илүү найрамдчилтай хүмүүс нөө ярьчаад марчдаг тийм тэмдэглэж явдаг юм. За энэ бол бид нар whiteboard дээр бүтэн байдлаар өрсөөл плануудыг гаргаад mind map-ыг хийж явах боломжтой гэсэн. За мөн ярьснаас илүүгээр зурж байгаа тийм дэлгэцнийг харж байгаа whiteboard дээр одоо плануудыг гаргавал илүү болон проблемс солив хийх боломжтой байдаг гэсэн. За магадгүй алгоритм байдлаас зурж болно тийм энэ асуудлыг шийдэхэд бид нар ямар үр дүнд хүрэх вэ гэсэн байдлаар ч юм уу тийм. Тэгээд yes no гэж явчихдаг гэдэг маань байдлаар бид нар brainstorm хийвэл илүү хялбар болчихдог гэсэн. За тэгээд Microsoft-ийн application-аас ч мэдээж real time integration орж ирдэг. За тэгээд organization-аас илүү manage хийх боломжтой байдаг гэсэн. За whiteboard-ыг гэхдээ зөвхөн дангаар биш ажилтгүйгээ. За бид нар Teams-ийн meeting дээр өөрчлөх боломжтой байдаг. Teams маань өөрөө бол нөгөө та бүхэн мэдж явах тийм зөвхөн одоо чат текст бол аудио USB файл дамжуулах гадна босод аппликейшнуудыг өөр дээр ажиллуулах даваа талтай. Тэгэхээр бид нар Teams дээр өөрсдийнхөө whiteboard-ыг нэмээд ажиллах боломжтой байдаг. Дараагийн аппликейшн бол Microsoft-ийн Stream гэдэг аппликейшн байдаг. За Stream маань болохоор яг ямар авчигтай аппликейшн вэ гэвэл Microsoft-ийн YouTube folder-ыг хэлж болно. За тэгвэл зөвхөн дотоодд ашиглах зорилттой ажиллах боломжтой байдаг гэсэн.
YouTube нь бол нээлттэй платформ тийм хүссэн ороод YouTube дээр бичлэгүүдийг бол контентуудыг байршуулах боломжтой байдаг. За базар тохиргоодыг гэж болдог тийм мэдээж видео одоо private байдлах ч юм уу тийм. За эсвэл бол subscription даалгавар зөвхөн контент үзүүлэх байдлаар менежих боломжтой гэсэн. За экстремийн хэмжээнд бол менежих бол боломжгүй байдаг. За экстрем маань болохоор та бүхэн дотооддоо хэрэгтэй видео файлуудаа бүгдийг Microsoft-ийн экстрем үйлчлэгэн дээр байршуулах боломжтой байдаг. Тэгмээ одоо бидний доорч байгаа тийм meeting маань гэсэн. Яг танаа экстрем гэдэг платформ дээр бол хадгалагддаг гэсэн. За экстрем дээр анхааруулах ёстой зүйл нь дефолтор буюу цаанаас видео 120 хоног гэдэг. За тэгэхээр би одоо эндээс рекорд хийж эхлэв. Би барман ороод энэ дуусны дараа хадгалагдаж дуусаад 120 хоног хадгалагддаг гэсэн. Ямар нүрэ яг ямар тусалж байдаг вэ? Microsoft нь дэлхийн хэмжээний компани тийм та бүхэн мэдж байгаа. Маш олон газар бол энэ үйлчлэгийг бол ашигладаг. Тийм учраас тийм хэмжээний видеонуудыг бол тасралтгүй байнга хадгалаад авах боломжгүй. Тийм учраас дефолтор бол 120 хоног байдаг. За гэхдээ тэрийг бол бид өөрчлөх боломжтой. Шаардлагатай вебинар төвчлийг байнга устгахгүй байнга байлгах тийм. За эсвэл бол дахиад хугацаа сонгох ч юм уу байдлаар менежих боломжтой байдаг гэсэн. За экстрем маань гэхдээ зөвхөн видео хадгалахаас гадна видеодыг эдитлэх байдлаар ч юм уу тийм. За мод дахиад цааш нь түгээх, шеэрлэх байдлаар ажиллах бүрэн боломжтой байдаг. За тэгээ экстрем маань бас нэг давуу тал маань байна. Нэмэлт одоо source шаарддаг гэсэн үг. За заримдаа нөгөө бидний харилцагч байгууллагатай ч юм уу тийм. За хамтран ажиллах байгууллагатай онлайнаар уулзалт митингүүд хийдэг тийм. За тэгээд рекордуудаа хадгалах гадар шаарддаг тийм. Асуудлууд гардаг. За тийм бол энэ дээр асуудлаас экстрем маань бидний бол авах боломжтой гэсэн. Видеод маань цаана Microsoft-ээр хадгалж байна. За энэ хэсэг маань бол тавчхан зүгээр экстрем дээр хэрхэн видеодоо байрлуулах тийм гэдэг хэсгээс орж байгаа. За экстрем дээр орсон видеодыг бол бид нэр зүгээр нэрээр хангад олчих болно. За тэгээ мэдээж цаашаа бид нэр шеэрлэх боломжтой. Шеэрлэхдээ мөн адилхан цаашаа нөгөө OneDrive, SharePoint дээр хэрхэн файлуудаа шеэрлдэг гэдгээс байдлаар шеэрлэх болно. За мөн яг монгол хэл боломжгүй дэлхийн 20 гаруй хэлүүдийг бол тэмцэж ажилладаг. За тэгэхээр бол англи дээр, японы хэл дээр, солонгос хэл дээр ч юм уу тийм орос хэл дээр харилцаараа өрнөж байгаа бол эдгээрүүд шууд автоматар танаад за тэгээ хурлын тэмдэглэл протоколуудыг маань хөтлөөд явах боломжтой байдаг. За магадгүй гадаадын харилцагч байгууллагатайгаа та онлайнаар митинг хийж байгаа бол эдгээр видеод маань цаанаа хадгалагддаг та хажуудаа speech-тэйгээ шууд хадгалагддаг гэсэн үг. За одоо миний орж байгаа гэсэн тийм вебинар дээр тодорхой хэмжээний англи үгнүүд бол мэдээж орж байгаа. Тэгэхээр англи үгнүүд маань speech notes дээр бол шууд автоматар хадгалагдаад танигдаа явчихдаг гэсэн үг. За тэгээд систем дээр байгаа видеод бол биднээс цаашаа хүссэн байдлаар бас холбох боломжтой. За байгууллагуудыг ямар байдлаар ашигладаг вэ гэхээр за систем дээр жишээ группийнхаа компанийнхаа танилцуулгыг харуулж олчдаг. За тэгээд шинээр орж байгаа ажилтнууд тийм төгс бол гадны төлөөлөгчд үзүүлэхдээ стримээс шууд татаад үзүүлчихдэг. За авч бүхэн боломжтой тренинг ингээд уулзаад нөгөө видео магадгүй эсвэл чатаар хэлээд авах шаардлага байдаг гэсэн. Видеодаа бид нар өөрсдийнхөө стрим дээр байршуулаад цаашдаа бусад төлөвлөлт болон платформудаа холбоод явах боломжтой. За хамгийн сүүлийн аппликейшн маань болохоор Loop байдаг. За Loop юу вэ? Хамгийн ихний вебинар дээр бас дурж ирсэн тийм. Борлын тэмдэглэх боломжтой платформ байдаг. За мөн адилхан Microsoft-ийн бизнес стандарт болон түүнээс дэвшлэлтэй дагалдаж ирдэг. За хэрвээ та basic license-тэй бол бусад стандарт болон түүнээс дэвшлэлтэй ажилтнуудынхаа үүсгэсэн Loop-уудыг харах бүрэн боломжтой. За Loop маань ерөөсөө ганц зорилготой. Борлын тэмдэглэл протоколуудыг хөтлөх зорилготой. За мөн адилхан Teams дээр ажилладаг. Мөн адилхан өсөн газраас ороод үзэх боломжтой. Гар утасны аппликейшн байгаа. Гар утсан дээр суудаг. За тэгээд бусад платформудаас бусад төхөөрөмжүүдээс хадгалах боломжтой. Тэгэхээр бусад одоо нэг хуучин болнууд notepad гаргах юм уу тийм. За эсвэл Word гаргаад за эсвэл зарим бүгд гараараа бичдэг үстэй хурлын протоколуудаа. За тийм бол Loop-ийг ашиглаад илүү протоколуудаа нэрвчлэлтэй өндөр төвхөн бич боломжтой. Тухайн уулзалтанд орсон, митингд орсон хүмүүс шууд автоматар юун дээр бол сажистик дээр гараад ирнэ. За тэгээд эндээсээ шууд таскуудаа үүсгэж юм байдлаар шүү дээ. Loop дээр маань илүү олон нэрвчлэлтэй байдлаар бид менеж хийх болно гэсэн. За юу хэсэг маань presentation хэсэг маань бол ингээд дуусч байна. Тэгэхээр та бүхэнд одоо яг демо хэсэг рүү орчих. За мэдээж бид нар Microsoft-ийн үйлчлэгүүдийг авч байгаа учраас browser-оор хандаад орчих илүү амар. За миний сая ярьсан ихэнх аппликейшнууд маань бүгдээрээ веб хэлбэрээр давхар ажилладаг. Тэгэхээр та бүхэн гадуур уулзалтанд явж явах цаас бол хөдөлгөөн төхөөрөмжүүд гэдэг чинь тийм. Одоо таблетууд, за эсвэл зөөврийн ноутбукууд, за гар утас гэх тийм. Эдгээр платформуд дээр ч гэсэн эдгээр
үйлчлэгүүд бол бүгдээрээ ажиллах боломжтой. Тэгэхээр бол маш олон давуу талуудыг бол бүрдүүлдэг. За би өөрөө мэдээж том хүндрэлтэй аккаунтаар олж тэгээд демонуудыг үзүүлэх болно. За Microsoft-ийн 365-ийн одоо портал маань бол өөр арай өөрчлөгдсөн байна тийм. M365.cloud.microsoft гэдэг юм арай өөр уралдаан болчихсон. За та бааш жагаад яг үнэтэй систем бол Copilot-оор ирсэн. Microsoft-ийн хэм соёлоо ChatGPT-тэй адилхан гэсэн үг тийм. Microsoft-ийн дүүсэл гаргадаг. Нөгөө бол зөвхөн web хэлбэр ингээд ашиглагчтай. Төлбөртэй хэлбэр маань бол add-on хэлбэрээр орчигээд бусад Microsoft-ийн аппликейшнтэй холбогдоод ажилладаг давуу талтай байгаа. За тэгээд бид нар өнөөдрийн вебинарын хувьд ярьж байгаа аппликейшнуудаа apps хэсгээс олох боломжтой гэсэн. Apps хэсэг рүү ороод apps дээр дэлгэцэнд дагалдаж ирж байгаа бүх аппликейшнууд маань гарч ирж байгаа гэсэн. За мэдээ магадгүй арай та бүхнээс магадгүй олон аппликейшн гарч ирж магадгүй. За манай туршилтын аккаунт учраас арай өөр систем байгаа. Тэгвэл та бүхэн дээр гайх шаардлага байхгүй. Хамгийн ихний аппликейшн маань болохоор Planner гэдэг аппликейшн байгаа тийм. За Planner-ыг Монголд яг байгууллагууд ямар зарчмаар ашигладаг гэхээр өсвөл төсөлтөг холбоотой ажлууд ашигладаг. Нэг төсөл дээр план үсгээд тухайн төсөлтөг холбоотой бүхэл датануудаа тухайн Planner дээр хадгалаад явуулдаг. За тэгээд тухайн план маань дууссан тухайн планы зүгээр орчихдог. За тэгээд дараагийн төсөл рүү ч юм уу тийм дараагийн ажил руу прожект руу орохдоо дахиад шинэ план үсгэж явуулдаг. За ингэснээр илүү менеж хийх боломжтой. За дараа нь магадгүй тухайн плантай холбоотой файлууд харж үзэх шаардлагатай байвал бид нэр тэр өмнөх планууд руугаа эргэж авах боломжтой байдаг. Planner маань бол зөвхөн веб хэлбэрээр ажилладаг тусдаа аппликейшн байхгүй. За шаардлагатай бол бид нөгөө Teams дээрээ нэмээд ажиллах боломжтой. Teams маань өөрөө бусад платформ аппликейшнуудаас дэмждэг учраас орсныхоо дараа бид нэр мэдээж new plan гэж дараад эндээс Microsoft-ос өгч байгаа бэлэн темплейтүүдээс сонгох боломжтой байдаг. За та бүгд вебинарын ярьж ирсэн. Лиценз нэмэлтээр project гэдэг лиценз авдаг. За project гэдэг лиценз авдаг энэ дэр маань нэмэлтээр дахиад өөр темплейтүүд гарч. Одоогийн нөхцөл маань бидний зөвхөн Microsoft-ийн 365 гэдэг үйлчлэгийн дагалдаж ирж байгаа темплейтүүдийг ашиглах боломжтой. За хамгийн энгийн тийм өдөр тутамд гэдэг магадгүй simple plan, project management, за project management гэдэг sorry. За project management маань бол эдгээр листүүдийг авалт гаргаж тийм. Лист агуулна, board агуулна, chart агуулна, schedule хийж болно гэдэг. Тэрийг агуулж байгаа. За key benefit байна юу байх юм бэ те? Планыг илүү систематик болов нэрвчлэлтэй үүсгэн keep track хийн гэдэг компьютерийг агуулж байгаа гэсэн үг. За би project-ийн нэг юу гэнэ те? За би магадгүй demo M14 гэдэг өгчий. За би тухайн төсөл юутайгаа холбоотой те? Төсөлтөг холбоотой, project плантай холбоотой өөрийнхөө багийг оруулж байна. Мэдээж план явж те багаараа хийх шаардлагатай. Тийм учраас тухайн төсөлтөг холбоотой бид Teams-ээс багийг группийг дуудаад өгч болно гэсэн үг. За ингэснээр шууд манай багийнхан маань тухайн төсөл рүү шууд очоод real time харах боломжтой. Би бэлэн темплейт ашиглаад үсэж байгаа учраас ингээд бүх дата мод ингээд англи дээр те бүх цогтууд бол англитэй байгаа. Гэхдээ бид нар энэ хэсгүүдийг бол чөлөөтэй өөрчлөх болно гэсэн. За дээр нь дарж байгаа тийм. За бид нар goal боё тийм. Үр дүнгээ тодорхойлох, object-ийг тодорхойлох гэсэн. За энэ дээр би магадгүй зүгээр уулзалт гэдэг тийм. Уулзалт хийнэ гэсэн. Түүний план үсгэж тухайн билеттэй холбоотой project-ийг. За тэгвэл уулзалтыг хийх юм тийм. За төлөвлөгөө гадар уулзалтуудыг менеж хийж байгаа. За би өнгөөр ялгаад өгчээ. Магадгүй тийм. Би магадгүй компанид зориулсан өнгийн лейблүүдийг хийчихвэл тийм. Магадгүй арай бүдгээс тодорхойлдог ч юм уу хөөдлөөр. За уулзалт бол харьцан хөнгөн ажил бичсэн юм байна. Тэгвэл self өнгөөр тодорхойлж байна. За bucket маань яг юу гэдэг тийм. Planning юм уу, scripting юм уу, closing юм уу хэрэгэлт байх юм. Тэгэхээр бид эндээс энэ хэсэгт оролцож би уулзч байгаа планик хийж байгаа шүү дээ. Уулзалтаараа би магадгүй юм төлөвлөж байна. Тийм учраас план гэсэн bucket руу орлоо. За уулзалт маань магадгүй дараа 7 хоногс эхэлтэй. Тийм учраас notice тавьдаг. Тэгтээ уулзалт маань important. Уулзалтнаасаа бид нар дараагийнхаа ажлуудаа төлөвлөе. Тэгээд уулзалт маань important гэсэн. Notice. За тэгээд уулзалт маань 5 өдрөөс эхэлнэ. Тэгээд start date маань. За тэгээд due date маань 29 7 хоног болгоно 5 өдөр уулзалт гэж байна. За давтагддаг тийм weekdays, weekly гэдээ оруулж болно. 7 хоногт нэг болдог тийм үү? Сард нэг. Би 7 хоногт оруулъя. Магадгүй бид орно. Тайлбар оруулж байна. Тус уулзалтаар тийм одоо
шийдэл гаргана. Иймэрхүү байдлаар тайлбаруудыг оруулаад өгч болно. Тэгээд чеклистүүдийг attachment-уудыг оруулж өгөх бүрэн боломжтой гэсэн үг. Плантай ажилтаа холбоотой файлуудаа бид add attachment гэдэг өөрөө компьютер эсвэл Teams-ээс эсвэл link буюу урал байдлаар оруулж өгөх боломжтой гэсэн үг. За ингээд task маань үүсчих. За ингээд бид нар task-уудыг үүсгээд сэвлээд яваад боломжтой тий. За би сая жишээ нь хамгийн ихний багт байсан план дээр дараад өөрчлөлт план гэсэн шат руу оруулж учраас шууд эндээс зөвд ороод ирчих. За ингээд бид нар плануудаа ерөөсөө өөрсдөө орж дуулслаасаа гарсан тий хурлаасаа гарсан байдлаар үр дүнгуудээ план дээр оруулаад явчих болно. За мөн планаа бид өөр байдлаар grid байдлаар золт байдлаар харах боломжтой. Жигсаалтан дээр бол яг хизээ ямар улсууд ямар план төлөвлөх гэдэг нь гаргаад ирчин. За schedule буюу бид нар календар дээр харах боломжтой. Энэ харагдаж байна тий. Автод гэсэн улс маа 9-ний хүртэл 7 хоног хугацаатай уулзалт маань төлөвлөгдсөн байгааг харж байгаа. Мөн chart хэсгээс бол бусад датагаа тааш боломжтой. Нөгөө presentation хэсгээр харж байна. Бид нэрсэн датауудыг харж болно гэсэн. За жишээлбэл хэдэн task байна тий. За нийтдээ бол жишээ нь 8 task байна. За тэндээс дүлгөө гантур нэг task-ыг авсан байна. За тэгэхээр тэр task-ууд маань plan маань баяжаад ирэхэд төлөв яригчлалтаа гарах боломжтой гэсэн. Хин гэдэг хэлтэнтэй хэрэгтэй ч хэдэн task хийж авсан. Тэр task-ууд дээр хэрэг хугацаа зарцуулсан тий. За хэдэн тэгэхээр хэдэн дууссан гэсэн байдлаар эдгээр мэдээлүүд планаас харж болно гэсэн. За план маань тэгээд тухайн task маань дууссан бол бид нар export to Excel plan гэж Excel гэж дараад бид нар тухайн планаа Excel руу гаргаад авч байна. Датауд маа тий мөр багнахаа. Хүрээнд Excel руу гаргаад ирчихэн. За тэгээд яагаад бид нар файлд оруулчих болно гэсэн. Планер дээр ингээд бид нар плануудыг явуулж байгаа бол дараагийн жижиг аппликейшн маань болохоор Tutu гэдэг аппликейшн байна. За Tutu маань болохоор би таг хэлчихсэн. Эсвэл өөрийнхөө өдөржингөө ажлуудыг менеж хийх боломжтой. Эсвэл эдгээр таскууд маань зөвхөн надад харагдана. Тийм учраас бусдад харагдана. Санаа зовсон байхгүй. Датауд маань зөвхөн над дээр үлдээгээ даваа талтай болчихж байгаа. Tutu маань бас зөвхөн тустай аппликейшн байхгүй. Веб хэлбэрээр орж болно. За эсвэл бид нар Teams болон Outlook дээр нэмэлтээр ажиллаж болно гэсэн үг. За бидний хуралд оролцох гэдэг task өөр дээр үүсчтэй. За хуралд оролцох гэдэг юм аа. За 7 хоногийн тулд 5 дахь өдөр хурал байж л тий. Ингээд remind me дараалж байна. Хизээ тий. Маргааш 9 цагт. Эсвэл өнөөдөр 2 цагаас хойш тий. За ингээд эсвэл өдрөө өөр сонгоод өгч болно. За тэгэх учраас би маргааш 2 цагаас сонгоч. Энд маань магадгүй repeat буюу давтагддаг ажил гэж байна. 7 хоног бол 5 дахь өдөр бол багийн уурал тий. Магадгүй сар болгон болдог. Дэлхий явуулах ямар байдлаар ямар бид нар план хийх. За сарын сүүлээр бид тайлан гаргаж болно. За эсвэл сарын ихээр байж бол тий. Бид нэр өөрсдийн алба болгон ажил бол өөр өөрсдийн гэсэн онцлогтой байгаа. Өөрсдийн онцлогтой харуулаад эндээс давтамжууд оруулах гэж болно гэсэн. Ингээд тэгээд арчхад л болоо. Ерөөсөө бидний планууд ингээд үүсэж байгаа. За план маань миний оруулж гисэн өдөр болон хугацаан дээр надад notification байдлаар хурд ирж байна. За бид notification хараад тухайн таскуудаа илүү менеж хийх хялбар болчих жоох гэсэн. Би шаардлагатайг бол тухайн таскн дээр importance гэдэг бодлын одыг дараад өгч болно. За ингэснээр энэ ажил маань илүү бол гэсэн. Одоо англиар орчиж байгаа гэсэн. Ингээд бид ерөөсөө таскуудаа өөрсдөө менеж хийх явж болно гэсэн. Өөр ямар ч болон хэцүү зүйл байхгүй. Хүн болгон энэ дээр бол өөрсдийнхөө таскуудыг оруулж өгөөд менеж хийгээд за тухайн ажил маань дууссан баг бид одоо нэгсэн төлөвт оруулаад complete болгоод явчихна гэсэн. Дараагийн аппликейшн болохоор бидний Stream гэдэг аппликейшн байна. Stream маань болохоор ерөөсөө Microsoft-ийн YouTube хэлбэрээр та бүхэн хэлжсэн тийм. За өөр дээрээ видео болон бусад файлуудыг видео файлуудыг байршуулах боломжтой байдаг. За харьцан олон төрлийн форматуудыг дэмждэг. Тийм учраас бол бүхэл төрлийн камер зургийн аппарат тийм. За гаргацсан дээр бичсэн. Бичлэгүүдээ олох хүмүүс энэ дээр алхаад болох боломжтой. Тийм учраас бол санаа зовх зүйл байхгүй. Энэ маань муу адилхан тусдаа платформ байхгүй. Зөвхөн веб хэлбэрээр ордог. Тэгээд бид сонголтууд гарч ирдэг гэсэн үг. За ихтэй мэс маань дээр апплод гэдэг гэсэн. Энэ дээр бид нар өөрсдийнхөө видео дээр байгаа тийм. Өөрсдөө төгөр бүтээр файлуудыг апплод хийж байна. За ингээд бичлэгүүд маань Microsoft гэж байна. Squad screen recording гэж дараад бид нар өөрийнхөө screen-ийг record хийгээл
магадгүй заавар байж бол тэ танилцуулга байж бол компани шинэ ажилтнаа орж байгаа ажилтнаа бид нар магадгүй гарын авалт бэлтгээд орчихж болж тэ өөрсдөө дотоод ашигладаг системүүд байж болно. Эсвэл ажлыг үйл явцууд байж болно, компани танилцуулга байж болно тэ төлбөрийн мэдээлэлүүд бид нар screen record хийгээд бодчих боломжтой байна. За мөн камер recording гэж бол тэ камер recording гэвэл өөрийнхөө дүрсийг өгч яваад за мөн record хийгээд видеотаа хадгалаад авчих гэсэн. За видео project playlist ойлгомжтой тэ өөрсдийнхөө зориулсан байдлаар плейлистүүд болон прожектуудыг үүсгэж авч болно гэсэн. Магадгүй олон тайлбарууд байх бол олон видео байх шаардлагатай гэж болж тэ. Тухайн ажил зориулсан, мэргэжил зориулсан гарын авалга заавруудыг оруулж аваад бид нар плейлист үүсгээд видеодыг систем дээр байршуулж болно гэсэн. За тэгээд анхаарал зүйл маань юу вэ? Дэж видеод нь 120 хоног болгодог. 120-аас илүү утгах юм бол видеод нь болдог. Дараа бол мэдээ хогийн сав руу ордог. Нөгөө монзайдад байдаг та бүхэн мэдж явах тийм recycle bin гэдэг хэсэг байдаг. Recycle bin руу ороод тэр дотроо 90 хоног. За recycle bin-ээс цаашаа second stage recycle bin буюу хоёр дахь хогийн сав руу ороод 30 хоног гэдэг хэсэг. Тэгэхээр нэг видео магадгүй би өөртөө record хийдэг. Магадгүй тийм хадгалж авах марчлаа гэхэд тухайн видео маань шүтээ бол 240 хоног хадгалах боломжтой байдаг гэсэн. 240 хоногийн дотор ямар нэгэн байдлаар тухайн видео бид хэрэгж авах, татаж авах юм уу дахин шеэрлэх боломжийг бол Microsoft маань олгож байгаа гэсэн. Эсвэл бид нар шууд тухайн видеог хязгаарч босдохгүй байдлаар олгох боломжтой байдаг. За дараагийн аппликейшн маань болохоор whiteboard гэдэг аппликейшн. Whiteboard маань бид нар ярьчихсан зүгээр л ерөөсө brainstorm гэж хүссэн байдлаар сараачаал өөрсдийнхөө ажлуудыг төлөх боломжтой аппликейшн байна. Microsoft-ийн зүгээс олгодог хамгийн том темплейтийн сантай аппликейшн. Темплейт бол маш олон темплейтүүд байгаа. Ямар адилхан тустай аппликейшн байхгүй. Teams хэлбэрээр ажиллаж болно. За эсвэл бид нар юу байдлаа web interface гэдэг. За Copilot tab бол тийм Microsoft-ийн нэмэлт одоо Copilot-ийн инсталлятор бид нар шууд орж ирээд өөрсдийнхөө санаануудыг бичээд бүрэн боломжтой гэсэн. Магадгүй тийм. За иймэрхүү байдлаар надад нэг whiteboard гаргадаг гэвэл Copilot маань гаргаж өгөх боломжтой. За template хэсэг байх тийм. За template хэсэгтээ харах тийм. За recommended буюу санал болгож байна. За brainstorm гэдэг хэсгээс харъя тийм. Brainstorm, brainwriting, mood board, notepad, yellow гэдэг topic гэдэг. За тийм problem solving гэж бол тийм. Одоо нэг асуудал тулгарсан байж болно. За design research гэж байна. Strategy, project, games, workshop, learning төрөл бүрийн эндээс темплейтүүдээс бид ашиглах болно гэсэн. За магадгүй problem solving гэсэн үг тийм. За энэ темплейтийг харъя. За тэгвэл энэ хэсэг маань темплейт нь 4 хэсэгт хуваачиж тийм. За risk гэж байна. За энэ доор яг ямар утгатай баг харагдахгүй байна. Question тийм. За discussion гэх энэ темплейтийг тэгвэл ашиглаад үзэж шүү дээ. Ахных дээр бид нар хосч байгаа тийм. Гачдыг хосч болж тийм. За problem solving гэж магадгүй нэг багт тулгарсан асуудал гэж болж тийм. За би IT-ийн зүгээс чинь сервер дээр гарсан асуудал гэж бол тийм. Тулгарсан асуудал. За доороо би нэг тайлбар бичтэй. Яг энэ хэсэг дээр нь магадгүй сервер батсан гэж болж тийм. За эсвэл унтраад байгаа юм тийм. Ямар асуудал вэ? Ингээд бид нар энэ дээр өөрсдийнхөө хүссэн байдлаараа мэдээллүүдийг оруулаад явуулж болно гэсэн. За энэ дээр за ямар асуудал хаа тийм. За сервер унтрчвал ямар асуудал. Тэгэхээр магадгүй хэрэглэгчид холбогдож чадгаа байна. Өөрсдөө систем рүү хандж чадахгүй, үйлчлэл авч чадахгүй ч юм уу тийм төрөл бүрийн асуудлууд гарна. За асуултууд тийм. За юунаас болоод энэ асуудал гарна. Тийм сервер халсан байж болно. За эсвэл сервер маань ашиглалтын хугацаанд дууссан байж болно тийм. Бид хэрэгжлээс дээш болсон. Тийм бол бид ашиглалтын хугацаагаа тооцож үзэх ёстой. Тэгээд brand upgrade хийж магадгүй. За магадгүй осон хувач гэсэн байж болно тийм төрөл бүрийн асуудал байж болно. За эндээс бид нар яаж гарах вэ тийм. Discussion follow. За тэгвэл яг ямар байдлаар эндээс энэ асуудлаас гарах юм бэ гэсэн байдлаар ерөөсөө ингээд бид нар гэсэн байдлаараа whiteboard-ыг үүсгэж явж болно гэсэн. За энэ дээр бол ингээд бэлэн темплейт ашиглаж явж тийм. За эсвэл бид нар зүгээр ингээд гэсэн байдлаараа бусад темплейтүүд зүгээр host template оруулж ирээд зураад явуулах боломжтой. Магадгүй холбоо тийм шаардлагатай. За магадгүй сервер халснаас болоод сервер унтарсан юм байна тийм. За тэгвэл ямар арга хэмжээ авах вэ гэсэн байдлаараа бид нар whiteboard-ыг зүгээр зураад сараачаад явах болно гэсэн. Тэгээд би та бүхэнд хэлж байна тийм. Зургийг боломжтой, документ хийх боломжтой, loop байна гэх тийм.
нөгөө хурлын тэмдэглэлийг хөтөлж байна. Хурлын тэмдэглэлээс дата оруулж ирж болно, видео оруулж ирж болно, линк оруулж ирж болно тийм. Энэ байдлаараас бид whiteboard-уудыг ашиглаад явж байна гэсэн үг. Мөн адилхан whiteboard юм аа. Дата оруулж бидний аккаунтыг хадгалагдчихдаг. Тэгэхээр хүссэн байдлаасаа цаашаа заасан хандаад датаг тааш болно гэсэн үг. Тэгээд хамгийн сүүлийн аппликейшн маань бол тийм Microsoft-ийн Loop гэдэг аппликейшн байгаа. Loop маань хурлын тэмдэглэлтэй аппликейшн. За энэ дээр харж тийм. Нөгөө адилхан нэмэлтээр тустай аппликейшн баггүй. Teams-ийн митинг дээр ажиллаж болно. За бид нэр одоо митинг хийж байгаа тийм. Митинг дээр байгаа датаудаа Loop дээр хадгалчих болно. За эсвэл бол бусад байх ямар нэгэн бодлоор Cloud дээр болно гэсэн. За Loop маань бол ингээд бэлэн темплейтүүдийг мөн адилхан агуулдаг. За Loop дээр бас project-ийг дэлгэцтэй даралтаад нэмэлт темплейтүүдийг ашиглах боломжтой. За эсвэл бол цаанаас өгч байгаа бэлэн free темплейтүүдийг ашиглаад явж болно гэсэн. За мөн адилхан өөрийнхөө үүсгэж байгаа Loop-уудыг бусад хэрэглэгч рүүгээ share хийх боломжтой байдаг гэсэн. Одоо бас Loop маань үүсэж байгаа тийм. Нэгдсэн байдлаар нэг нэр үүсэж байгаа. За бид нэр энэ дээр өөрсдөө ямар зорилттой Loop space үүсгэж байгаа гэдгээс хамаарат нэрүүдээ өгчөн. За шаардлагатай гэвэл invite member-уудаа оруулаад өгчөн. За тэгээд цаас бэлэн темплейтүүдийг өгч байгаа. Project planning notes тийм. За эдгээр маань бол бэлэн темплейтүүд байгаа. Template gallery гэдэг хэсгээс үүдэг. Темплейтүүд гэсэн. Багаар бол 24 темплейтүүд тийм. Багийн шийдвэр байж болно. Project planning, meeting notes байж болно. Bad idea, brainstorm, product wiki, action heroes, stand up meeting, issue tracking, tech spec гэдэг хэрэгтэй. За өмнө би чинь template-ийг ашиглаж байгаа учраас энэ болтой санагдаж байна. За tech spec гэдэг template-ийг ашиглая. Tech forward, object, solution, detail, KPI, template code гэдэг чинь. За магадгүй код бичдэг хүмүүс байвал энэ дээр тийм. За энэ дээр хэлбүүд маань гэж байна. Python, PowerShell, C тийм. Java гэх энэ спешиал хэлбүүд маань харагдаж байна. Зүгээр ингийн text гэж байна тийм. Plain text. Эндээс бид нар бэлэн темплейт ашиглаж болно. За research insights гэдэг. За тийм research-ууд маань technical data маань зөвхөн өөр ажиллаж шүү дээ. Үгүй энэ арга бол магадгүй өөр арга бидний асуудал шийдэх гэдэг үү яа тийм alternative solution гэх. За тэгээ холбоотой дата линкүүдээ энэ дээр шийдэх чинь. За шаардлагатай бол бид дахиад зүгээр л нэмэлтээр мэдээллүүдээ энэ дээр оруулаад өгч болно. Тэгээд лупуудыг бид нар цаашаа нэмээд аривжуулаад өгч болно. За энэ дээр магадгүй тийм тусдаа луп үсгээд авах шаардлагагүй. Тэр луп дотор л бид нар дахиад лупыг нэмээд өгч болно гэсэн. Тэгэхээр өөр темплейтийг авч байгаа. За empty гэжтэй. Цаанаас нь харагдаж байна. Темплейтийг бол би чинь өмнө ашиглаж байгаагүй. За product-ийн name тэ. За object product-ийн scope тэ. Scope за энэ маань scope-д орсон. Энэ ажиллагааны scope-аас гарсан. За value ямар value үзүүлж байгаа юм өнгөтэй. Ямар feature-ууд байх вэ? За магадгүй нэг application үзүүлж болж байна. Тэр application дээр feature-уудын name өгч болно. За тэгээд type code-ийг өгч болно тэ. Priority-ийн name өгч болно. User flow гэж байна. Эдгээр template-үүдийг өөрсдөө ашиглаад явж байгаа гэсэн үг. Магадгүй тэ тухайн ажлын хэрэгцэж байгаа юм. Target date нь хизээ тэ. Магадгүй мэдээж ажил юм чинь бид target date-ийг оруулах шаардлагатай. За progress нь яг аль болох байгаа. Энэ progress юм уу, onboard юм уу тэ. За complete эсвэл off track дараа хийсэн байж бол тэ. За complete page бол notes тэр. За milestone яг хаана хүрэх тэ. За KPI байна тэ. K өмнөс indicator байна. Budget resource байна гэдэг. Энд ингээд template-үүдийг ашиглаад өөрсдийнхөө зүгээр цагуудыг хэмнээ явуулчих. Тэгээд заавал энэ template-ийг бид ашиглах гэсэн шаардлага байхгүй. Энд дээр өөрсдийнхөө байдлаар хүссэн байдлаар нэрүүдийг солиод өөрсдийнхөө дотоод бүтцтэй ашиглаа явуулах гэсэн. Ингээд demo болсон stage маань бол энэ project өндөрлөж байгаа. Өнөөдрийн уучлаарай нэлийн шахуу орчиж байгаа. За тэгээд одоо 100-ны үйлчлэл маань дуусж байгаа тий. За ямарчлуудын баярнаад маань бас дуусж байгаа. За тийм учраас 9 сараас бол илүү сонирхолтой сэдвүүдийг бол маань зүгээс бэлтгэсэн байна.